Бид энэ хэсгээр Camtasia 2020 програм дээр бичлэг хийх, рекорд, засвар хийх, edit, хуваалцах, share гэсэн үндсэн ойлголтуудыг үзэх болно. Одоо үзэж эхлэе. Яг одоо та Camtasia 2020 програмын редактор ямар байдалтайг харж байна. Энэ редакторт клипийг байрлуулах болон редакторлох боломжтой хугацааны панел буюу таймлайн энд харагдаж байна. Зүүн баганд хэрэгслүүдийн панел буюу Tools панел харагдаж байна. За энэ таны медианууд байрших ба мөн хэв дүрсүүд, за англиар shapes гэдэг, анимац, animation, эффектүүд, effects гэх мэт хэрэгслүүд бий. За одоо үүнийг зургийн талбай буюу англиар canvas гэж нэрлэнэ. Энд та медианы байршил, хэмжээг өөрчлөх ба урьдчилан харах, англиар preview хийх боломжтой. Баруун хэсэгт шин чанарын буюу properties панел байх ба энд та өөрийн медиа болон эффектийг улам нарийн засварлаж өөрчлөх боломжтой байдаг. Бичлэг эхлүүлэхийн тулд зүүн дээд буланд байх улаан дуугыг record гэсэн товчтойр товшноо. Ингээд редакторын цонх байхгүй болж Camtasia бичигчийн туслах жижиг цонх бий болж байна. За Camtasia бичигчийн тусламжтайгаар дэлгэцийг бүхэлд нь бичих, компьютерийн камераар бичлэг хийх, микрофоноор дуу авианы бичлэг хийх, системийн аудиог бичиж авах боломжтой. Микрофоны зурагтай айкон дээр тавшихад on эсвэл off горимд шилжинэ. Бусад айконууд дээр тавшилтын on, off төлөвт бас шилжүүлж болж байна. Доош харсан сум дээр тавшин тохируулга хийх боломжтой. За ингээд бичлэг хийх бэлэн гэж үзвэл record гэсэн товчтойр товшноо. За Camtasia програм маань бичлэг хэлэх хүртэл тоолж эхэлж байна. За энд би дуу хоолоогоор нэг ганц хоёр өгүүлбэр хэлье. За энэ өдрийн мэнд хүргэе. Энэ хичээлээр бид Camtasia гэсэн програмын тухай үзнэ. За Camtasia програм маань болохоор видеог редакторлох програм юм аа. За ингэж хэлээд бичлэгийг дуусгая гэж үзвэл компьютерийн товчтойр F10 эсвэл Camtasia Recorder-оо дуудаж гаргаж ирнэ. За энэ туслах цонх гарч ирсэн байна. За бичлэг таалагдаагүй бол delete товчтойр дарж арилгаад дахин бичлэгийг эхлүүлж болно. Зогсоё гэвэл stop гэсэн товчтойр товшин. За бичлэгийн файл media bin гэсэн панел мөн бичлэгийн клип canvas хэсэгт бий болох ба хугацааны панел бичлэгийн зам бий болсон нь энд харагдаж байна. За хугацааны панелд 1-р зам буюу track 1 дээр дэлгэцийн бичлэг болон track 2 дээр таны микрофоноор ярьсан яриа буюу аудио бичигдсэн байна. Бичсэн бичлэгээ харахын тулд тоглоулах товчтойр товших эсвэл spacebar товчийг дарна. Видеоны тодорхой хэсэг буюу эпизод руу очихын тулд тэр хэсгийн хугацааны хуваар дээр маусныхаа сумыг авчиж нэг товшилт хийн. За эсвэл хугацааны панел дахь гүүгчийн цэнхэр өнгөтэй толгой дээр маусны сумыг авчингаа чирэн видеоны тухайн хэсэг рүү очиж болно. Видеоны тодорхой хэсгийг арилгахыг хүсвэл цэнхэр өнгөтэй толгойн баруун болон зүүн талд байгаа ногоон улаан өнгөтэй бариул эсвэл ишийг хөдөлгөн, за англиар үүнийг handle гэж хэлнэ. За ингэж хөдөлгөөд сонголт хийж аваад cut гэсэн айкон дээр тавшин арилгана. За энд сайн харуул оёсон юм шиг босоо зураас гарсан нь медианы тодорхой хэсгийг арилгасныг илтгэж байна. Илүү эсвэл дутуу тайлт хийсэн бол тайлтын үйлдэлийг undo, redo товчны тусламжтайгаар зааж болно. Сонголт хийсний дараа цэнхэр өнгөтэй толгой болон улаан ногоон өнгөтэй ишнүүдийг хамт байлгаагүй цэнхэр өнгөтэй толгой дээр 2 удаа товшилт хийнэ. Зам дээр бичлэгийг сонгоход шар өнгийн хүрээтэй болсон нь харагдаж байгаа ба эхлэх анхны кадр руу очин маусны сумыг байлгахад 2 тийш харсан сум болох ба чирвэл тайрах буюу trimming гэсэн үйлдэл хийгдэж байна. За хугацааны хуваар дээрх бичлэгийн замыг сайн харахын тулд зүүн слайдер буюу томсгох, багасгах гүгчийг ашиглаж болох нэ. Томруулдаг шил дээр тавшвал бүх бичлэг хугацааны хуваарийн дагуу харагдах байдалд очино. За нэмэлт медиа, гарчиг текст, эффект оруулъя гэвэл хэрэгслүүдийн панелаас сонгож аваад хугацааны хуваар руу чирч оруулнаа. Яг хаана байрлуулахаа сонгоод маусны товчийг суллана.
шилжилтийн буюу transition за мөн анимац бүхий эффект оруулах гэвэл сонгоод чирж хугацааны панелийн аль медиаар оруулах тэр хэсэг давьжихад шар өнгөөр гэрэлтэх ба тэр үед нь маусны товчийг суллана. Та хийж байгаа видео руу оруулсан элементүүдтэйгээ ажиллах үед Canvas гэсэн хэсгийг ашиглана. Байршуулах, хэмжээг нь өөрчлөх болон нарийн тохируулга хийх үед Properties гэсэн панелийг ашиглана. За Properties гэдэг нь монголоор шин чанарын панел гэж хэлж болно. Таны эвлүүлсэн видео болсон гэж үзвэл өөрийн компьютер руу видео файл болгон хадгалах, урьдчилан харах болон бусад түгээмэл сайтууд дээр шеэрлэхийн тулд Share буюу хуваалцах гэсэн товч дээр товшно. Төгсгөлд нь өөрийн хийсэн төслийн файлаа хадгалах хэрэгтэй. За ийм байдлаар бид энэ хэсгээр Camtasia програм дээр бичлэг хийх, засварлах болон хадгалах, шеэрлэх буюу хуваалцах үйлдэлийг товч үзлээ. Видео редакторлох үндсэн ойлголт бол хугацааны хуваар timeline гэсэн ойлголтыг үзье. Camtasia програм дээр видео нь хугацааны хуваарийн дагуу зүүнээс баруун тийш чиглэлтэй үүснэ. Энд дэлгэцийн бичлэг, аудио клип, гарчиг гэх мэт зүйлүүдийг байрлуулж засвар хийх боломжтой. Хугацааны панел нь зам буюу track гэж нэрлэгдэх давхаргуудаас бүрэлдэнэ. Давхаргуудын хамгийн дээд давхаргад байх медиа, бусад давхаргууд дахь медиануудыг хучих байдлаар байрлана. Энэ жишээдэр текстэн гарчгийн давхарга хамгийн дээр байна. За энэ текстэн гарчгийн доор дэлгэцийн бичлэг байрласан байна. Хэрэг текстэн гарчгийг дэлгэцийн бичлэгийн давхарга доор байрлуулвал гарах видеонд энэ гарчиг харагдахгүй болж ирнэ. Иймээс Canvas дээр аль нь гарч ирж байгааг хянах боломжтой. Хугацааны хуваарийн дагуу тоглуулагчийн гүүгч толгой гүйж хөдлөхөд Canvas дээр бүх зүйлүүд гарч ирдэг. Хугацааны хуваар дээр клипийн байрлал болон үргэлжлэх хугацааг өөрчлөвөл эдгээр өөрчлөлтийг Canvas дээр харж болно. Canvas дээр объект, элементийн байрлалыг өөрчлөх, хэмжээг нь ихсгэж, багасгах болон эргүүлэх үйлдэлийг шууд хийж болно. Canvas дээрх зүйлсийг илүү сайн харахын тулд зүүн дэлгэдэг зэснээс томруулах, жижигрүүлэх төлөвүүдийг сонгож болно. Гарны зурагта pen icon дээр давшиж Canvas-аа бүхлээр нь хөдөлгөнө. Canvas дээрх зүйлийг сонгох болвол сум бүхий icon-ыг хэрэглэдэг. Canvas дээр гарах зүйлс бэлэн болсон видеонд гарч байх ёстой. Редакторлох явцад ач тустай хэд хэдэн техникийг одоо бид нар үзье. Нэгдүгээрт бичлэгээс харуулахыг хүсэхгүй эсвэл алдаатай хэсгийг хасахдаа handle буюу иш бариулаас татан сонголт хийгээд cut буюу тайралт хийнэ. Ингээд сонгосон хэсэг арилж бүх медианууд зүүн тийш шилжиж хоосон зайг нөхөж бүглэнэ. Сонгосон хэсгээ арилгаад зай үлдээгээд энэ зайд өөр клип оруулах болвол delete товчийг дарнаа. Энэ тохиолдолд сонгосон хэсэг арилж харин хоосон зай үлдэж байна. Хоосон зайд өөр видеоны хэсэг оруулж ирж болно. Зарим тохиолдолд өөр хэсэг оруулах гэхэд зай байхгүй тохиолдол байдаг. Иймээс хугацааны зурвас зай гаргахын тулд гүүгч толгойг оруулах яг тэр хэсэгт авчиад клипийг сонгоно. Компьютерийн орноос S товч дарна. За Macintosh компьютер дээр бол Command T гэсэн товчны ослыг дарах юм байна. Энэ тохиолдолд тухайн клипийг хоёр хэсэгт хуваах ба энэ хэсгүүдийг хөдөлгөн зай гаргах боломжтой болж ирж байна. Өмнөх видеоны хэсгээ сонгоод маусны сумыг төгсгөл зураас дээгүүр гүйлгэе. Хоёр тийшээ харсан сум гарч ирэнгүүт маусны товчийг даран зүүн тийш чангавал хэмжээ нь багасж ирж байна. Үүнийг тайрах буюу trimming гэж нэрлэдэг. Timeline панелд редакторлтын хурдыг нэмэгдүүлэх үүднээс copy, paste хийх боломжтой байдаг. Жишээ нь энэ сум бүхий call out элементийг сонгоод хуулж аваад paste хийж байна. Хэрэв алдаа хийсэн гэж үзвэл undo гэсэн icon дээр товшиж дахин эхлүүлэх боломжтой. Төгсгөлд нь zoom слайдерын тусламжтайгаар
хугацааны харагдцыг сонгож харж болно. Хэд сонгосон бол томруулдаг шилний айкон дээр тавшиж цагийн хуваарийн дагуу бүхлээр нь харах боломжтой. Видео редактор үндсэн ойлголтын хүрээнд цагийн хуваарийн панелыг ийм байдлаар үзэж дуслаа. Энэсгээр бид нар видео редактор ойлголтын хүрээнд Canvas-ын тухай олж үзье. За мөн шин чанарын панел болох Properties панелын тухай бас үзэх болно. Canvas ойлголтоос эхлэе. Canvas нь та видеоны дизайныг хийх ажлын талбар юм. Энэ талбарт байрлуулалт, хэмжээний өөрчлөлт, эргүүлэх функцүүдийг гүйцэтгэж болно. Энд call out элементэд тохируулга хийх болон доторх текстийг нь засах боломжтой. Canvas дээр ажиллаж байхдаа англиар snapline наалдуулах шугамыг элемент видеонуудыг зэрэгцүүлэхэд ашиглана. Редакторлоход ажлын талбараа сайн харахын тулд зүүн дэлгэгдэх зэснээс харагдцыг сонгож ажиллуулна. Пайн горимд видеонд өөрчлөлт оруулахгүйгээр бүхлээр нь хөдөлгөнө. Пайн горимд видеонд өөрчлөлт оруулахгүйгээр ингэж бүхлээр нь ийш тийш нь хөдөлгөөд болсон гэж үзвэл edit горим руу шилжээд харагдцыг 75 эсвэл fit төлөвт тавина. Ногоон хүрээгээр хүрээлсний доторх харагдаж байгаа зүйлс эцсийн бүтээгдэхүүн видео болж гарна. Canvas-аас гадагш гарсан хэсгүүд эцсийн бүтээгдэхүүн бол видеонд орохгүй. Аль хэсгийг онцолж томоор тод гарах хэсгээ томруулад тэр хэсгээ гол хэсэгт чирч байрлуулад редакторлох процессыг чааш нь үргэлжлүүлж болно. Видеог нийтлж гаргахад Canvas-аас гадагш илүү гарсан хэсгүүд буюу саарал бараан өнгөтэй хэсгүүд видеонд орохгүй тайрагдах болно. Нэмж оруулсан бичлэг болон медиа Canvas-ыг дүүрэхгүй тохиолдолд нийтлж гарах эцсийн видеонд хар дэвсгэр үүсдэг. За оруулсан бичлэг видеогоо Canvas зүрдэл томсгож өгөөд харуулах хэсгээ голлууж байрлуулж өгч болно. Canvas дээр видеог дизайнчлах явцад call out, annotation эсвэл медиаг Canvas руу шууд чирэх байдлаар оруулах боломжтой. Сумны текстээр 2 удаа тавшиж текстийг өөрчлөх боломжтой. Canvas дээрх элементийн стилийн болон гүнзгий тохируулгыг хийхэд тулд баруун талд байх шин чанарын буюу Properties панелыг ашигладаг. Шин чанарын панел дотор табууд байх ба эхний таб нь объектын харагдах шин чанарын таб байна. Объектын хэмжээ, тунгалаг биш байдал, эргүүлэлт болон байрлалыг өөрчлөх боломжтой. Дараагийн 2 таб нь ямар медиа сонгогдсноос хамааран өөр байж болно. Энэ жишээн дээр annotation объект сонгогдсон үед 2 дахь таб нь тэмдэглэлийн текстийн шин чанарыг харуулна. Энд та үсгийн фонтын төрөл хэмжээ, өнгийг өөрчлөх боломжтой. За 3 дахь табын тусламжтайгаар annotation-гийн дүүргэлтийн өнгө, хүрээ зураасын өргөн гэх мэт стилийг өөрчилж болно. Canvas дээр дэлгэцэн бичлэг сонгогдсон тохиолдолд Visual tab-та зэрэгцэн 2 өөр tab гарч ирсэн нь харагдаж байна. Чанга хэрэгчийн айкон дээр тавшия. Клипийн дууны чангаруулалтыг тохируулах боломжтой юм байна. Дараагийн tab болох курсорын айкон дээр tab дээр тавшия. За энд курсорын хэмжээ болгон тунгалаг биш байдлыг өөрчлөх боломжтой нь харагдаж байна. Энэсгээр annotation буюу тэмдэглэлийг оруулах, түүнийг өөрчлөх ойлголтыг дэлгэрэнгүй байдлаар үзнэ. За мөн дэлгэцийн тодорхой хэсгийг shapes буюу хэвдэрс, blurs буюу бүдгэрүүлэлт балархай функцүүдийг ашиглан нуух, видео дээр sketch motion call out зурах. За тэгээд low-tone буюу 3-1 гэсэн функцийг ашиглаж нэмэлт мэдээллийг оруулах ойлголтуудыг үзэх болно. Хэрэгслүүдийн панелаас тэмдэглэлийн буюу annotation мөр дээр тавшин. За энд call out, arrow
буюу сум, lines буюу зургаас, shapes буюу хэв дүрс, blur буюу бүдгэрүүлэлт балархаа гэсэн функцүүд байна. Highlights буюу гэрэлтүүлэлт, sketch motions буюу бүдүүрч анимац, keystroke, callout буюу компьютерийн товчны зураглал гэх мэт айконууд байна. Эхлээд энэ callout айконыг сонгоод canvas руу чирч оруулъя. Энэ текст бүхий сумаа эргүүлж, тойруулж, хэмжээг нь багасгаж, чирч ийш тийш нь байрлуулж болно. Сум доторх текстээ өөрчлөхийн тулд текстэн дээр 2 удаа товшилтгийе. За ингээд текстээ өөрчилж болно. Callout буюу энэ дүрсний стилийг өөрчлөхийн тулд баруун талд байх шин чанарын буюу Properties панелыг ашиглана. Дүрвэлтийн өнгийг ногоон болгож өгч байна. За одоо Blur буюу бүдгэрүүлэлт гэсэн функцийг авч үзье. За Blur айконыг сонгоод баруун талд байх текстэн дээр авчиж маусны товчийг суулгана. Шин чанарын панелд эрчимжилтийг тохируулж тавьж өгч болж байна. За одоо Shape айкон дээр товшъя. Style гэсэн дэлгэдэг цэснээс All төлөвийг сонгоод за эндээс бараан саарал дөрвөлжин хэвдэрсийг сонгож авъя. За TeachSmith текстийн доор байрлуулж байна. Видеон дээр анимацтай геометри хэвдэрс харуулъя гэвэл Sketch Motion айкон дээр товшино. За видеод ярих зүйлийг тодтох процесс ашиглахад тохиромжтой байдаг. Баруун талд байх шин чанарын панелийн тусламжтайгаар зурх хугацааны үргэлжлэл, зураасны өргөн болон өнгийг өөрчлөх боломжтой юм байна. За одоо low third буюу урьдчилан бэлдсэн интро гарчгийг видеороо оруулах боломжийн тухай үзье. Зүүн багнаас library гэсэн мөрийг сонгоод эндээс low third гэсэн төлөв дээр товшино. За цаанаасаа бэлдсэн гарчигнуудаас basic third 0 гэсэн гарчгийг сонгоод за дээр нь 2 удаа товшиж ямар гарчиг байгааг урьдчилан харж болж байна. За болно гэж үзвэл хаагаад canvas руу чирч авъячна. Баруун талд байх шин чанарын панелийн theme дэлгэдэг цэснээс сэдв загварыг сонгож болох юм байна. За мөн өнгө, фон, стилийг өөрчлөх боломжтой нь энд харагдаж байна. Энэ хэсгээр Camtasia програм дээр видео файлыг экспорт хийх, мөн видео файл хэрхэн хуваалцах тухай ойлголтыг үзэх болно. За хийсэн ажлаа экспортлохын тулд баруун дээд булан дах Share гэсэн товч дээр товшно. Local файл мөрийг сонгуул хийсэн ажлыг өөрийн компьютер руу видео файл болгон хадгална. Дараагийн төлөвүүд вебсайтууд руу видео болгож экспорт хийх төлөвүүд байна. Энд өөрийн бүртгэлтэй байх ёстой. Screencast.com сайт руу исэн видеогоо чөлөөтэй апплод хийх боломжтой ба урьдчилан харъя гэвэл TeachSmith Video Review гэсэн сайтыг ашиглах боломжтой юм байна. Local файл сонголтыг хий. За MP4 форматаар экспортлж байна. Дэлгэцээр Production Wizard гэсэн нэмэлт цонх гарч ирсэн байна. Видео болгох файлд аль хэдийн optimization хийсэн харагдаж байна. Дараагийн гэсэн Next товчийг товшъя. MP4 гэсэн мөрний өмнөхийг идэвхжүүлээд Next гэсэн товч дээр товшлоо. За энд экспортлж байгаа видеонд тохируулга хийх боломжтой нь харагдаж байна. Эдгээрийг бүгдийг нь тохируулах шаардлагагүй. Бид чухал гэсэн хэдэн тохируулгыг авч үзье. Produce with Control Your гэсэн мөрний идэвхжүүлгийг авъя. За Produce with Control Your-ыг төлөв нь хийж байгаа видеонд сорилын асуултууд интерактив хотспот хүснэг зэргийг агуулж байгаа бол энэ тохиолдолд хэрэг болдог. Видео Settings tab дээр товшоод слайдерын тусламжтайгаар нийтлэх видеоны гаргалтын чанарыг өсгөж багасгаж болно. Өндөр чанартай видео файлын хэмжээ их байдгийг анхаараарай. Next товч дээр товшъя. За энэ зохиогчийн эрх болон watermark тохируулах хийх боломжтой юм байна. Дахиад Next товч дээр товчлоо. Энэ мөрөнд видеоны нэрийг өгнө. За мөн хаана хадгалахаа зааж өгнө. Болсон гэж үзвэл Finish товчийг товшно. Camtasia
MP4 видео файл болгон боловсруулж байна. За дуусангууд Camtasia видео тоглогчийг нээж тоглуулж эхлэх болно. За хийж байгаа төслийг дуусангууд zip байдлаар экспорт хийж хадгалах нь зүйтэй байдаг. Инхийн тулд файл зэснээс export as zip гэсэн командыг ажиллуулнаа. Төсөлд ашигласан бүх медиа файлуудыг энд архивлж хадгалсан байдаг ба дараа нь энэ файлаа задлж файлуудыг өөр төсөлд ашиглах боломжтой. Архив дотор Camtasia төслийн файл, дэлгэцийн бичлэг хийсэн файл болон төсөлд ашигласан бусад медиа файлууд байна.